Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өгүүлбэрт үгс хоорондын холбоог задлан шинжилгээ гаргаж буй сэдвийн хүрээнд өгүүлбэр зүйн холбох ёс, өгүүлбэр зүйн үг, холбоо үг, тэр дундаа чөлөөт бус холбоогийн тухай гол олгон авч үзлээ. Эхний хэсгүүд өөр өөрийн зорилго чиглэлийн үүднээс үгийг судалдаг. Тиймээс тал бичгийн үг, үгийн сангийн үг, авиацийн үг, хэлцэн үг, өгүүлбэр зүйн үг гэж ялган нэрлэдэг. Хэлцэн үг буюу өгүүлбэр зүйн үгийн тухай ойлголтыг таниулахдаа үгийн сангийн үг, хэлбэрцсэн үг, өгүүлбэр зүйн үг гэсэн юм ялгаж бүлэглэсэн жишээнүүдийг ажиглуулад яагаад хэлцэн үг, яагаад өгүүлбэр зүйн үг гэж нэрлээд байгаагийн учрыг хэлүүлэхийг зорддог. Энэ мэт бүлэглэсэн жишээг хүүхдүүд ажиглаад үгсэн сангийн үг бол хүн ба юм үзэгдэл, шинж чанар, үйл байдлыг нэрлэн заасан ямар нэгэн хэлцэн хэлбэргүй үг гэдгийг ялгаж хардаг. За хэлбэрцсэн үг нь үгсэн сангийн үг дээр хэлцэн нөхцөл, задлаг хэрэглүүр зарим үг нөгөөтэйгөө үндэс хэлбэрээр холбогддог гэдгийг олж хардаг. Мөн одоо өгүүлбэр зүйн бүтцэд орсон хэлбэрцсэн үгийг бол өгүүлбэр зүйн үг гэж нэрлэдэг юм байна гэд ялгаж салгаж ойлгодог. Чөлөөт ба чөлөөт бус холбоогийн аль аль нь өгүүлбэрийг бүтээх үндсэн нэгж, чөлөөт холбоогийн тухайд цөм ба дагуул үгийг чөлөөтөөс илгэж болдог. Өгүүлбэр зүйн угсруулах холбоонд голлон суурилдаг, захирах үүрэг хамааралтай байдгийг хэлний баримт жишээн дээр ажиглуулад яагаад чөлөөт холбоо гэж нэрлэсний учрыг өөрсдөр нь тайлбарлуулахыг чухалчилдаг. Чөлөөт бус холбоогийн тухай таниулахдаа мөн хэлний баримт жишээн дээр чөлөөт холбоогтой харьцуулан ажиглуулад чөлөөт бус холбоог нь хэд хэдэн үг утгын талаар нэгдэж утгууны шинэ нэрлэлт үүсгдэг, шууд бус утгатай байдаг, өгүүлбэрт нэг гишүүний үргээр ордог, бүрэлдэхүүнт үгсийг нь чөлөөт холбоогтой адил сольж сэлгэж болохгүй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй байдаг. Чөлөөт холбоог нь гол төлөв өгүүлбэр зүйн угсруулах холбоон дээр суурилдаг бол чөлөөт бус холбоогууд нь зэрэгцүүлэх, угсруулах, харилцан угсруулах холбооны аль алин дээр нь суурилж бүтдэг. Суралцагчдын хувьд анги танхим, алаг цог гэх мэт үгсийн сандсан оршин холбоогуудыг зөв таньж олж чаддаг. Харин морин хуур, ансын навч гэх мэт угсруулах холбоонд суурилсан үгийн сандсан холбоо үгийг чөлөөт нэрийн холбоогтой хольж солих тохиолдол байдаг. Учир нь эдгээр үгүүд нь өнгөн талаасаа харахад тодтогч-тодтгуулагчийн харьцаатай чөлөөт нэрийн холбоогтой адилхан харагдаад байдаг. За мөн магнит тэнийг сархинаг нь хадах гэх мэт утга зүйцсэн холбоогууд харилцан угсруулах холбоонд суурилж бүтдэг учраас өнгөн бүтцийн талаасаа өгүүлбэртгүй өгүүлбэр харьцаатай харагддаг учраас хэлцээ утгыг сайн анзаарахгүй чөлөөт холбоог мэтээр ойлгож алдаа мадаг гаргаад байдгийг анхаарах хэрэгтэй байдаг. Чөлөөт бус холбоогийн утга хэлбэр бүтцийн талаас үгийн сандсан, утга зүйдсэн, бүхэл зүйдсэн, хэл зүйдсэн гэж ангилж байна. Үгсийн сандсан чөлөөт бус холбоог нь өгүүлбэр зүйн угсруулах ба зэрэгцүүлэх холбоон дээр суурилж бүтдэг. Суралцагчдад таниулахдаа ангилал ба холбогдох жишээг энэ мэт завгарчлаад харуулахаар ялган тогтооход нь төхөн болдог. Үгсийн сандсан холбоог дээр зарим нэг зүйлийг тодтгон тайлбарлая. Төслөх ор маягаар бүтээгүй уул холбоо үгийн аль аль нь салаа утгахгүй угсраа нийлмэл үгүүд, бүл машин, усан цэрэг гэх мэт. За эдгээр нийлмэл үгсийн харьяалахын ялгалын нөхцөл урагдсанаас үүссэн. Харин элсэн чихэр гэх юм бол энэ нь бол ажилтгсан утгатай утга зүйцсэн холбоо болно. За мөн бага, дунд, ихтэйд, сургууль гэх мэтээр тооч нэрлээд найруулах юм бол тодтголоороо ялгарч тус тусдаа утгуун тэмдэглэнэ. Харин бага сургууль гэвэл 6-аас 10 насны хүүхдэд анхны суурь боловсрол олгох байгууллагын нэр болно. Утга зүйцсэн холбоо үгийн ангилалт хэлц хэллэгүүд багтана. Утга зүйцсэн холбоо үгийг
төрслөх ур маягаар бүтсэн хэд хэдэн үгээс бүтэх боловч нэг утга хэлтгэх нийлэмж түүхэн уламжлалын шинжтэй гэж ангилан авч үзэж байна. Утга зүйдсэн холбоо үг нь дүрслэх ур маягаар бүтдэг учраас юг юутай авцалдуулан холбож байгаагаас шалтгаалan өгүүлэгчийн үнэлэмж, баймжит санаа тодорхой илэрдэг. Тухайлбал амнаас нь алтуунах гэсэн утга зүйдсэн холбоо үг нь тухайн үйл байдалд дургуутсан өгүүлэгчийн сөрөг үнэлэмж илэрсэн байна. Зарим утга зүйдсэн холбоо үг нь чөлөөт холбоо үгээс утга шилжсэн байдаг. Жишээлбэл давс авахаар явах гэсэн чөлөөт холбоо үгээс давсанд явах гэсэн утга зүйдсэн холбоо үг үүссэн байх жишээтэй. Бүхэл зүйдсэн холбоо үгийн гол онцлог нь тодцогч тодцуулагчийн харьцаатай байдаг. Өгүүлбэр зүйн угсруулах холбоон суурилдаг. Иймээс суралцагчид чөлөөт нэрийн холбоо үгтэй андуурч эндүрх нь нэлээд байдаг. Тиймээс тодорхой хэдэн жишээг сайн ойлгуулад цээжлүүлээд нэг утга заасан эсхийг нэвтлэх хэрэгтэй талаар зөвлөдгөө. Бүхэл зүйдсэн холбоо үгийг таниулахдаа гол үг туслах үг гэсэн бүтцтэй. Үгсийн байрын хувьд захирсан үг нь өмнөө, туслах үг нь хойноос нь дагалдан сэргэгддэг онцлогтой. Нийлмэл үгийн илэрхийлэх утга нь эхний үг буюу гол үг дээрээ төвлөрсөн байдаг гэдгийг нь сайн ойлгох хэрэгтэй санагддаг. Хэлцүүлсэн холбоо үг нь өгүүлбэр зүйн угсруулах холбоон дээр суурилна. Хэлцүүлсэн холбоо үгийг хэлцүүн арга хэрэглүүр бүтцийн талаас нь дараах батлаар ангилан авч үзсэн байна. Бүтцэд нь бай бол туслах үгтэй, нэр ба үйл үгэн дээр орны ба цагийн харьцааны утгатай, ухтах, баймж ба чимэх үгтэй, язгуураараа бүрэн ба бүрэн бус давтаж бүтсэн. Бүтцэд нь суу, орхи, гар, од гэх мэт бие даасан утгатай үгүүд туслах үгийн үүргээр орсон гэж ангилжээ. Өгүүлбэр дэх үгсийн холбоонд тулгуурлан энгийн, хэлхэц, нийгмэл өгүүлбэрийн түвшинд бүрэн задлал хийхэд дараах алхам дарааллаар ажилуулдаг. Богино хугацаанд дадал чадвар эзэмшүүлэх боломжтой гэдг нь харагдаж байгаа учраас та бүхэндээ алхам аргачлалаа танилцуулж байна. Анхаарал хандуулсанд баярлалаа.